Орой мэнд үзэгчдээ ардын парламент шууд нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдөр бид улс төрийн намуудын хариуцлагын талаар ярилцах болно. Ингээд нэвтрүүлгийн зочдод танилцуулъя. За улсын их хурлын сонгуулийн 23 дугаар тойрог буюу нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 3 дахь хүчний эвслээс нэр дэвшигч Нанжид, за улсын их хурлын гишүүн нийслэлийн цонгон хайрхан дүүрэгт Монгол Ардын Усгалтнаа Монгол үндэсний ардчилсан намын шударга эвслээс нэр дэвшигч Тэрвэш Давг. За мөн улсын их хурлын сонгуулийн 1-р тойрог буюу Архангай аймагт Монгол Ардын Усгалтнаа Монгол үндэсний ардчилсан намын шударга эвслээс нэр дэвшигч Тогтгэрэл нар оролцож байна. Тэгэхээр мэдээж эхний асуулт бол Монгол улс одоо нэг намтай байж хагаад олон намын системд шилжээд 20 гаруй жилийн нүүр үзлээ. За энэ 20 гаруй жилийн урт удаан хугацаанд Монголын улс төрийн намууд үнэхээр энэ төр бодлого боловсруулах, улс орныг аваад явах хэмжээний одоо тийм чадвартай болох хэмжээнд төлөвшөж чадвуу. Яг өнөөдрийн байдлаар энэ Монголын улс төрийн намуудад ер нь ямар үнэлт төгөлтийг та бүхэн өгч байна вэ? Оролцогч Нанжидаас эхлэе. Ер нь улс төрийн намуудыг бол бид нэр нам төвтэй төрийн дээр гарсан нам төвтэй одоо ийм байдлаар бол ерөнхийдөө 22 жил явж ирлээ. Ерөнхийдөө 3 чусны эвслээс ямар асуудлыг тавьж байгаа вэ гэхээр ер нь энэ 22 жилийн дараа Монголд энэ байгаа намууд ерөнхийдөө ямар хөө болцсон юм бэ? Ер нь сүүлдээ явж энэ маань өөрөө нэг гэмт төргийн бүлэгэл маягтай нэг иймэрхүү байдалтай болцсон. Тэгээ одоо эдний манай 3 чусны эвслээс бол энэ намуудыг ер нь татан буулгая. Ер нь хатуу гишүүнчлэгүй болгоё. Ер нь одоо энэ 22 жилийн дараа ингээл ардын намч 170 мянган гишүүнтэй, ардчилсан намч одоо 130 мянган гишүүнтэй гэдэг нэг иймэрхүү байдлаар Монголын ард түмнийг талцуулсан байдалтай. Одоо ингээд сонгуул болохоор хоорондоо ингээд ард түмэн чинь гэр орондоо хүртэл маргалдаад ах トゥ хамаатан садангараа нийлж маргалдаад ийм хачин байдалтайгаар Монголын 2,800,000 хүнээс ингээд талцуулж болохгүй. Дээрээс нь одоо энэ нутгийн зөвлөл гэж бас нэг нутгийн 18 аймгийн нутгийн зөвлөл байна. Энэ бол Монголын ард түмнийг бас дахиад одоо ингээд хооронд нь ингээд талцуулаад одоо тэр жалгад овны үзлээ иймэрхүү байдлаар Монголын ард түмнийг ерөөсөө талцуулж ийм байдалтай байж болохгүй. Ер нь бол 3 чусны эвслээс юу хэлээд байгаа юм бэ гэхээр 3 чусны эвсэл бол намын хатуу гүшүүнчлэг болъё. Намуудыг бүгдийг татан буулгая. Тэгээд яг үжил бодлого өөрийнхөө зорилгоор нэгдсэн энэ хүмүүсийн нэгдэл байх ёстой. Тэрнээс биш зүгээр л хэсэг бүлэг одоо их мэдл албан тушаал мөнгө төгрөгөөр хоорондоо холбогдсон хүмүүсийн нэгдэл маягаар ингэж цааш нь ерөөсөө явуулж болохгүй гэсэн ийм хатуу байр суурьтай байгаа. Ер нь бол манай 3 чусны эвсэл парламентор бол хамгийн түрүүнд одоо энэ хатуу гүшүүнчлийн асуудлыг тавья гэж бодож байна. Тий, иймэрхүү байдалтайгаар бол байна. Зөвхөн гишүүн Тэрвэш Давг. 1992 онд батлагдсан үндсэн хуулиар хуучин нам төвтэй коммунист тогтолцооноос төр төвтэй иргэний намыг зохицуулах тийм л заалт орсон л доо. Тэгэхээр энэ уг нь бол парламентын засаглалтай улс оронд нам гэдэг байж ийж хөгжих ёстой. Нам нь нам шиг байж ийж хөгжих ёстой л доо. Намын үзэл баримтлаараа уралдаж, намын бодлого шийдвэрээр уралдаж, ингэж хоорондоо өрсөлдөж ийж хөгждөг жамтай. Гэтэл сүүлийн үед одоо нам төвтэй улс төр яваад байна шүү дээ. Буцаад коммунист маягийн улс төр явж байна. Би нэг ерөөсөө тодорхой нэг жишээн дээр хэлээ л да. 2008 оны сонгуул үндсэн хуульд заагдсны дагуу бол нам өчлөд улс төрийн сонгуульд өрсөлдөн өгүүлэхөө олонх болсон нь засгийн газрыг байгуулна гэсэн. Ерөөсө тов тодорхой үндсэн хуулийн заалт байгаа. Гэтэл нам төвтэй гэдэг нь одоо эндээс буцаад харагдана да. Миний дараагийн жишээгээр ярихад бол үндсэн хуулийн зөрчиж хоёр намын ман амны удирдлагууд хоорондоо яриад төлөөлөл удирдах зүйлийн төр дээр яриад ерөөсөө энэ үндсэн хуулийн зөрчиё. Бид ерөөсөө шийдчих. Тэгээд намынхаа гишүүдэд бүлгийнхаа гишүүдэд тулгахчих. Тэгсний дараа бол стандарт ус буюу хууль зөрчсөн засгийн газар гэдэг юмыг байгуулчих гэж байгаа хгүй. Тэгээ энэ өөрөө эндээс бол харахад саяны одоо жишээнээс харахад бол Монгол улсад 2008 оны сонгуулийн дараа нам төвтэй төрийн тогтолцоо бол маш тодорхой болсон. Энийг бол иргэд сонгогчид асууж штэ. Бид одоо сонгоод яах юм бэ? Сонгуул дараа нь эвсчдгээс сонгуул боллоо. Үндсэн хуулийн зөрчил тэгээ эвсчдэг учраас тэгээ сонгоод яах юм бэ гэдэг асуудал тавьж байгаа. Тийм учраас иргэд сонгогчдын одоо тэр бол эрхийн асуудалд онцгой ноцтойгоор зөрчигдөж байгаа нь энэ бол үнэхээр нам төвтэй болгочихлоо л доо. Уг нь бол нам төвтэй биш
төр төвтэй иргэн төвтэй байх юм бол энэ өөрөө ийм шүмжил хүлээж авахгүй л ш. Одоо сая бус хүмүүсийн ярьж байгаагаас ингээ харахад бол энэ одоо ерөөс намгүй болоо гэдэг юм л хүмүүс ингээ яриад эхлэхээр чинь уг нь бол бас бүр намгүй болчих юм бол бас би бол энийг бас хүлээн зөвшөөрч чаддгүй юм. Яг л нам нь өөрөө нам шиг байж намаас гарсан хүмүүс нь одоо их хурлд ороод ирсэн хүмүүс нь бол их орныхоо иршээ шиг эхлээд яриад дараа нь хувийнхаа иршээ шиг ярихын оронд бол намын дарга нар ингэж хэлсэн. Тийм учраас ард түмнийхээ иршээ шиг сонгогч түмнийхээ иршээ одоо төлөөлж чадахгүй төрсөн учраас энэ өнгөрсөн 4 жил чинь энэ нам төвтэй гэсэн болоод асар том алдаа хийлээ. Тэгээд стандарт ус засгийн газраас болоод энэ оюу толгой 5-7 гэрээ хилцээр 7 сарны үйл ажиллагаа энэ чинь ерөөсөө л хоорондоо ярьж байгаа 7 сарын 1-ний ажил 7 сарын 1-ний хэргийг нээж болохгүй шүү. Нээх явахад илрүүлж болохгүй шүү гэсэн баг шийдвэр өгж штэ. Оюу толгойг бол 51% байж болно гэсэн юмыг бол 50% хэрэггүй 34% болгоо. Хүүгийн нь бол өндөр хүүтэй зээл аваа гэдэг ингээд цаанаас нь чиглэлөө тэрийг засгийн газар нь зөвшөөрөөд их хурлын зөвшөөрөөд ингээд явуучаар энэ үнэхээр одоо их том алдаа болсон. Энийг тийм залруулах ёстой. Оролцогч цагт гэр Монголын улс төрийн намуудын төлөвшил бол энэ 20 жилд дүгнээд үзэх юм бол маш их одоо задрал төрөгсөн байна. Энэ ямар учиртай вэ гэхээр ерөөсөө 90 он хүртэл бид нар чинь нэг намын тогтолцоотой байсан. 90 оны дараа улс төрийн нам байгуулахдаа ямар нэгэн үжил санаа, үжил баримтлал дээр цугласан улсууд биш. Зүгээр одоо ямар нам байгуулж болох вэ? Гадаад дотоод ямар нам байдгийг гээл одоо зүгээр нэр олоод тэрэн дээр нэг ойр орчим байгаа улсууд нь байгуулагдсан. Анхнаасаа найз нөхөд болоод одоо дотн харилцаатай улсууд юм уу? Их л одоо эсвэл одоо мэрэгжлийн чиг баримтаатай ч юм уу? Эсвэл одоо нэг одоо их ойрхон хүрээлэлд байсан нэг сургуулийнхэн ч гэдэг юм уу? Ийм улсуудын бүлэглүүдийн шинжтэй байгуулагдсан. Тэр нь айжимдаа одоо өнөөдрийн бидний яриад олигарх ч гэдэг юм уу? Манан ч гэдэг юм уу? Нам дамжсан тийм одоо цэвэр нөхрөлийн шинжтэй их хатуугаар хэлэх юм бол одоо мафийн шинжтэй ийм бүлэглэл рүү авчиж байгаа. Ерөөсөө альва нийгэмд нам байгуулж болох, намын гишүүн байж болох гэдэг нь бол өөрөө нөгөө үжил санаа, оюун санааны тэргүүлэгчд байдаг учраас тийм маас нь хүн амын 5% сэтэрдэг байхгүй. Тэр онлын хувьд бол Монгол улсад нэг 150 мянгаас илүү одоо улс төрийн намын гишүүн байх ёсгүй байхгүй. Гэтэл одоо өнөөдөр яаж ихээр нэг нам нь 200 мянган гишүүнтэй, нөгөөх нь 150 ч гэдэг юм уу. За ингээд үзэх юм бол хүн амынх нь бараг тал хувь нь ямар нэг байдлаар давхарцсан тоогоор улс төрийн намын гишүүн. Тэгээд чи ерөөсө ойлгосон ойлгоогүй бүх хүмүүс нь улс төрж. Тэгээд тэр нь одоо байгууллага хамт олон аймаг сум баг өрхтөрлөө орж ирээ авгаа нөхөр хоёу танаа манаа нам гэд ингээ үздэг болсон. Энэ нь эцсийн дүндээ яаж ихээр Монголын нийгмийг сөрөг хүчин биш, сөрөг ард түмэн болгоод хаваачих. Монгол өнөөдөр сүүлийн 20 жил би одоо нэг ийм ном гаргасан. Энэ төртөөч болоосаа гэдэг. Энийг байнгын тэнд аваад одоо би Шарангаа аймагт их хурлд дэвшиж байгаа шүү дээ. Тэгэл одоо уулзалтан дээр энийг барьдیں۔ Яагаад гэвэл би бас яг энд одоо энэ улс төрийн намуудын төлөвшөлтэй яагаад энэ бид нар чинь энэ ард түмэн сүүлийн 20 жил манай танай тал гэдэг хоёр фронтод ороод ингэ дайтчих ба. Тэрний үр дүнд нь юу вэ гэхээр Монголын нийгэм ямар ч хөгжил байхгүй, боловсон хүчний бодлого байхгүй, төлөвлөлт байхгүй, зүгээр нэг алхам бурагш хоёр алхам хойшоо болчихж байгаа. Хамгийн оюунлаг хэсгийг бүгдийг хэдэн нам хуваагаад хооронд нь зодтолдуулчихж байгаа. Энэ нь өнөөдөр бидний яриад одоо миний байнга ярьдаг үндсэн хуулийн хүртэл аваач сууц. Монгол улсыг одоо нэг ийм аквариум дотор байна ингээ харах юм бол гадна дотныхан зүгээр дотроос нь ингээ гаднаас нь харж байгаа юм шиг ингээ бүх юмыг дотоод бүх юмыг харж яхахын тулд хооронд нь хөгшний залуутай оюунлаг хэсгийн хооронд нь ингээд үзэлцүүлждэг. Тэгээд тэр дотроос нь хэзээ хаана дарах уу, алийн дэмжих үү, алийн татаж унах уу гэдэг иймэрхүү юм руу. Өөрөөр хэлбэл таны хувьд Монголд энэ олон намын тогтолцоо ер нь хэрэггүй зүйл гэж үзэж байна уу? Одоо яг 100 яман 60 ухна гэдэг шиг болчихж байгаа байхгүй. Өнөөдөр ч гэсэн одоо их хурлд хичнээн нам орж байгаа 13 нам гэлдэхиндээ. Тэгээд ер нь зарим нь одоо ямар байгаа. Ер нь улс төрийн нам гэдэг бол эн чинь нөгөө одоо үжил бодлын нэгдэл шүү дээ. Тэгээд энэ олон түмний
бодож хүсэж байгаа юмнуудыг нэгтгэж базаад тэрийг төрийн бодлого болгох гэж л өгнө явах хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо яаж ийм хэрэг зүгээр за энэ одоо Монгол Ардын хувьд бол Монгол үндэсний арчсан нам энэ одоо ерөөс олон түмний дэмжлэг аваад байна. Энийг жишээ нь жаахан рейтингийг унахын тулд ижил төстэй нам байгуулъя гэдэг юм уу. Эсвэл одоо дотор нь байгаа улсуудын салгаж аваад нэг нам байгуулна ч гэдэг юм. Цэвэр одоо технологийн шинжтэй ийм улс төрийн өрсөлдөөний болоод эрх мэдлийн өрсөлдөөний нэг тийм тоглолт болчихсон. Тэгэхээр сүүлийн одоо үед энэ улс төрийн намууд гэдэг бол түр оролцогч нанжтай хэлснээр яхахгүй энэ гэмт бүлэглэлүүдийн одоо хууль даны шинжтэй энэ одоо намын нэрээр бүх одоо хууль бус зүйлүүдийг хийж байдаг ийм байдал бол өнөөдөр нийгэмд яхахгүй ил цагаандаа гарлаа л да. Тэгэхээр энэний гол үндэс нь юу юм бэ? Өнөөдөр бид нар за ямар ч хэрэг хийсэн тэр хүн бол нэг намын хамгаалтанд байхад бол намаараа одоо хамгаалж байгаа гэдэг үндслээр ямар ч хариуцлага хүлээхгүй тийм л байдалд хүрсэн ба штэ. Энэ чухам юунаас үүдэлтэй юм бэ? Энийг одоо тэгээд яах ёстой юм бэ? Ерөнхийдөө ийм байна л та. Ардсан нам гэхэл одоо дотроо бол ерөнхийдөө 7 фракц байгаа. Тэр нь болохоор Алтан гац фракц, Моохын фракц, Шонхор фракц, Мүдняхын фракц гэдэг ингээд 7 фракцууд байдаг. Энэ олон фракцууд яг үнэхээр одоо бодлого гаргаад тавих, бодлогын төвшөнд энэ улс орныг хөгжүүлэх, бодлогын төвшний юмыг яриад хоорондоо маргалдаад байна уу, мэтгэлцээд байна уу үгүй. Бид нар ерөөсөө хоорондоо нэг эрх мэдэл, албан тушаал одоо тэрэнд яаж хүрэх вэ гэсэн одоо хоорондын одоо бүлэглүүдийн хоорондын том тэмцэл явагдаж байгаа байхгүй. Тэгээ энэ дотроос хамгийн том бүлэглэл нь ямар хүчрхэг бүлэглэл байна. Тэр нь хэндээ одоо албан тушаал өгч чадж байгаа. Хэндээ одоо тэр тендер одоо элдв бусын одоо энэ юмнуудыг өгч чадж байгаа тийм. Энэ фракцууд хамгийн хүчрхэг ийм фракцууд байдаг. Монгол Ардын нам дээр ч тийм байгаа. Одоо хөрөлсгийн залуучуудын фракц гэдэг дан мөнгөтэй залуучуудыг одоо өөрийнхөө фракц тавиад ирсэн. Тэн дотроо инколтын фракц гэдэг байж байгаа, хотын фракц гэдэг нэртэй, багвандын фракц гэдэг ингээд бас дотроо нэг юм фракцтай гэх мэтийн ийм олон фракцуудтай яг ингээд энэ намуудыг ингээд дотроос нь би ингээд 2005 онд Ардсан намд байсан л да. Ардсан нам дотор одоо намаа аврах хөдөлгөөн гэж байгуулад одоо тэр намаа аврах хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж байсан. Яагаад бид нар намаа аврах хөдөлгөөн байгуулсан бэ гэвэл энэ олон фракцууд одоо итгэл үнэмшлэрээ нэгдсэн намд үзэл бодлороо нэгдсэн энэ залуучуудыг ерөөсөө дээш нь гаргаж ирдэггүй байхгүй юу? Одоо жишээ нь Алтан гац гэдэг фракцийн толгойлагч одоо Алтан уягийг магадгүй одоо Монголын Ардсан холбооны фракцийн толгойлагч одоо Батулгыг зүүн хойд Азийн толгойлагч одоо хэн байдгийг Баабрыг одоо тэрний л бильярдын модыг бариад гүйсэн тэрэнд долхонсон цүнхийн бариад гүйж байгаа энэ нөхдүүд ямар нэгэн ажил албан тушаал эрх мэдэлээр очдог ийм байдалтай болцсон. Энэ бүр сүулдэ явсаар байгаа сая тэрвш тав гишүүний хэлжсэн бүр сүулдэ энэ одоо баг төрийн дээр энэ нам гараа суудсан. Гэхдээ нам нь биш байгаа. Яг намын дээр яг яривал нэг 10 яг шийдсэн одоо цогтгэрлийн маань хэлдгээр би нөхөрлөөр одоо хувийнхаа мөнгө төгрөгөөр нийлсэн энэ нэг 20 хүн бол одоо яг Монгол улсыг бүр цэвэр бүрэн дампууруулж нам болгож одоо талцуулж тоглож шүү дээ. Тоглож байна. Үнэхээр тэрэнд нь хөрхийн Монголын ард түмэн итгэж юм л да. Тэгэл 170 мянган гишүүнтэйгээл Монголын ард түмнийг одоо тэгэл ярих нөгөөх нь 130 мянган гишүүнтэйгээл биеиндээ сайрах. Яг үнэндээ тэр хөрхийн мө жирийн гишүүд нь одоо Ардсан намд ардын нам явдаг жирэмгчүүдийн бие муулахгүй. Яагаад гэвэл одоо өнөөдөр сонгуул болж байна. Хөлсөө эрэхтээ хөлөө бүр гутлынхаа уулыг эрэхт нь явж байгаа байхгүй. Тэгж тэднийг нэг юм төрийн нөгөө өндөрлөг дээр нь гаргаад өгнө. Нөгөөдөл нь өнөөдөр гарлаа маргааш мартлаа. Тэгээд ямар их гой сайхан амлах вэ? 2008 онд ч ерөөсөө ардын нам чинь 1.5 сая төгрөг өгнө гэдэг ардсан нам чинь 1 сая төгрөгийн хувьцаа өгнө гэдэг ерөөсөө ард түмний хавтгайд нь гашгаруулаад энэ хоёр гарсан. Гарангуутал нэг нь олонх болсон, нэг нь цөөнх болсон тэгсэн мөртлөө хамтарсан стандарт бус үндсэн хуулийн бус аргаар байгуулагдсан ийм засаглалыг байгуулаад тэгээд цаашаа яваад гэж байгаа байхгүй. Тэгээд би яагаад бас эднэрт айгүй тийм харамсалтай ханддаг вэ гэхлээр ингээд би Орос оронд явж исэн л да. Тэгээд миний хувь заяаны учирлаар энэ Чечений мафиатай, Дагестаны мафиатай ингээд айрлах үе байсан. Яг тэр гэмт бүлэглэлийн яг үндсэн шин чанар харагдаад байдаг байхгүй тань дотор. Тэр гэмт бүлэглэлээс ямар нэгэн тэр хүн гаруул одоо тэр далайн шинжтэй ард түмэн дотор бол тэрний хоолой гэрчдэг. Монголд бол гарсан бол шинж болгож байна. Намаас гарсан бол одоо сүүлдээ бүр тийм амжилттай гэмт бүлэглэл болсон байхгүй. Сая Монгол Ардын Өрсөлд намын даргын хуулийг гарангуут нь шууд шоронд авчиад байсан. Энэ бол бүр ерөөсө тод илэрхийл. Монголын үндэсний ард намын даргын их сайхны гарангуут нь
бас хинч болгоно гэж дайрч байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө нийгэмд хэрэггүй одоо бүхэл муу муухай ямиг насаар байгаа л одоо өнөөдрийн байдалтай болж байна. Тийм учраас арай бид нар чинь бас арчилсан нийгэмд амьдраад байгаа бол бас арчилж болдгоо юм шиг байна. А яг үнэн хэрэг дээр бол ийм аимшигтай гэмт хэрэглийн бүлэглэлийн шин чанартай болцсон учраас түрүүний мэдээ хэлээд байдгаар энэ улс төрийн намуудыг татан буулгая. Нэг нь 16 давхар байшин барина гэж тусгаар тогтнолын ордон гэж байшин барина. Нөгөөх нь 22 давхар одоо байшин барина гэж хинээсээ одоо тэд нэр давхаад байгаа. Ард түмэн чи өнөөдөр 21 мянган цаасан дээр зодолж штэ яг үнэхээр тэр хөгшчүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүд нь тэр гудамж талбай нь тэр гэр хороол нь хогоор дүрсэн шавар шавхаагаар дүрсэн өтгөн шингэндээ холигдсон энэ байгаа газруудаа янзлахгүй мөртлөө нэгээс 16 давхраар илүү нөгөөх нь 22 давхраар илүү гэсэн ийм байдлаагаар яваад байхгүй. Юуны түрүүнд энэ тусгаар тогтнолын ордныг улсын төсөөр баригдсан энэ тусгаар тогтнолын ордныг бид нар ард түмэндээ буцааж авах хэрэгтэй. Монгол улс буцааж авах хэрэгтэй. Тэн дотор нь үзэл бодлороо нэгдсэн. Магадгүй тэрний 300-аас 500 хүний одоо хүмүүс байгаад тэгээд сонгуул болохоор өөрийнхөө сайхан мөрийн хөтөлбөрүүдийг тухай яриад тэрийг ард түмэнд дэмжиж чи зөв мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байна. Монголын ард түмнийг чи сүүлийн энэ дараагийн 4 жилд аваа явж чадах юм байна. Тийм учраас таныг сонгоё. Та чадахгүй бол дараагийн 4 жилд нь өөр намыг сонгоё. Ийм байдлаар сонгодог хэлбэртэй орвол Монголын одоо энэ улс төрийн намууд төлөвшнө. Тэрнээс ийм гэмт бүлэглэлийн маягтай байвал ерөөсөө юу ч өөрчлөгдөхгүй. Өнөөдөр ерөөсөө хэсгийн хороо, тойргийн хороонуудаар ажиллаж байгаа бүх хүмүүс намаас гарсан нэртэй мөртлөө намын гишүүд нь байж байна. Бүр хэсгийн хороон дарга нар дээр 5-5 хүн бол тэр нь цаашаа дахиад 5-5 хүн гэдэг ийм прогресс маягаар хүртэл одоо энэ сонгуулийг явуулж штэ. Тэгэхээр энэ сонгуулийг би одоо үнэн зөв болно гэдэгт үнэхээр найдлага одоо их муутай харагдаж байна да. За ордогч тэрвэртэй. Энэ юунаас намын бүлэглэлүүд гимтэргийн шинжтэй гэж хэллээ штэ. Үнэхээр тийм байгаа нь бодд үнэ л дээ. Тэгэхээр бид одоо ийм зүйлийг засалуулах ёстой болохоос ерөөсөн намгүй арчлал гэдгийг бол би ер нь бас төсөөлж чадахгүй л байгаа юм л да. Тэгэхээр ийм гэмт хэргийн бүлэглэлтэй шинжтэй нэг нам дотроо ийм байж байна. Тэгээд гэтэл одоо бол энэ чинь хоёр нам нийлээд ман ан хоёр нийлээ манан гэж болоод тэгээ бүр сүүлдээ нэг нам бүлэглэл биш хоёр намын бүлэглэлд болоод олигарх систем тогтчихж шүү дээ. Олигарх систем тогтчихлоо. Тэгээд эднээс бүгдээрээ үндсэн хуулийн зөрчөөд стандарт ус засгийн газар хамт даран байгуулъя гэж би түр хэлсэн дээ. Өнөөдөр дараа нь дургүй хөрсөн үедээ сонгуулийн өмнө гарч тэр нь бол гэрээгийн зөрч бас хуулийн зөрч. Тэр хоёр ч хоорондоо гэрээ хийчихэд сонгуулийн дараа тарна гэсэн мөртлөөсөө сонгуулийн өмнө бас гэрээгийн зөрчөө тарчиж байгаа. А тэр нь бол бас жүжиггүй лөө гэж бодож байгаа. Тэгээд за төр зуул тарыг ахиад хоёр талаасаа нэгдээд ахиад манан байгуулах шүү тохирсон юм гэж нэгдүгээр тарж байгаа. Хоёрдугаарт энэ нэг одоо ингээд дахиад энэ намын бүлэглүүд намын удирдлагууд чинь өөрсдөө тохируулсан хууль хийчихэд тэрэндээ гарч ирэх гээд шүү дээ. Одоо тухайлбал би Монголын шудраг түмний их хуралдай дээр намын дарга нарыг уриалсан. Та нар намын дарга нар тэргүүлэх намын дарга нар Монгол их орныхон төрөй ажилласан их оронч одоо асар одоо хүлээн зөвшөөрсөн улс төрчдийн болвол та нар 28-ын ардалд бити нуугдаач. Та нар урагшаа давшил та. Бүгдээр ард түмнээр үнэлүүлье. Тийм учраас намын дарга Батулдоо, намын дарга Алтууйга, намын дарга Оюун бусад намын дарга нараа та бүгд уриалж байна. Бүгдээрээ ард түмнээр үнэлүүлээ, ард түмэн дээр очие гэж би уриалсан. Миний уриалгыг бол хүлээж аваагүй. Одоо бол эрх мэдэл, албан тушаал эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр эднүсэн жагсаагдчихад 28-ийнхаа хамгийн их эрх мэдэлтэй үн нэгдүгээрт дараа нь хоёрдугаарч гэдэг юм ингэж жагсаагдчихад байна шүү дээ. А гэтэл миний уриалгыг хүлээж авсан хүн хингээч одоо энэ Нарангаас аймгаас дэвшиж байгаа цогтгэрл Монголын үндэсний ардсан намын дид дарга хүлээж аваад Аранга аймаг руу явъя би дид дарга тэгтээ Аранга руу явъя. Аранга ард түмний манай цогтгэрлийг сайн хүлээж авч байгаа. Монголын үндэсний ардсан намын дарга инх сайхан. За ерөөсийн жагсаалтанд орох юм би дархан л явъя гэдэг. Дарханыхаа сайн хүлээж авч байгаа. Монгол Ардын Өсөлт намын ерөнхий нарийн бичгийн дарга Удвал. Удвалыг Арангаач сайхан хүлээж авч байна. Тэгэхээр үнэхээр ард түмнөөсөө айж зүгээр жагсаалт гэдэг нэрийн доор суучаад одоо би их хурлын болцсон шүүгээд ингээд энэ тэнд яриад яваад байгаа гэдэг чинь энэ өөрөө ерөөсөө намын хариуцлага гэж алга. Намын дарга нарын одоо хариуцлага ард түмэнд ил гарч ирж ард түмнөөсөө санд авахаасаа айдаг юм уу, имээдэг юм уу, очтг чаддаг юм уу. Бид гуруулаа нэлээд боролцсон харилцан явж байгаа. Бид ард түмнийхээ өөдөөс харж ард түмэн дундаа орж ярьж явж байгаа хүмүүс. А тэднээс бол алсаас удирдах яваад өрөөндөл одоо сууж байгаа хүмүүс. Тэгэхээр ингээд эн чинь одоо дотроо тийм нэг
бүлэглэл ивсэл. Дараа нь нам хооронд дамжсан бүлэглэл ивсэл. Бүр сүүлдээ дарга нарын өөртөө их хурлын гишүүн болгоод дархлагдсан юм одоо зүйл хийгээд байгаа. Энийг зарцуулах хэрэгтэй. Тэрнээс яг энэ буруу үйл ажиллагаанаас нь болоод ерөөсөн нам хэрэггүй гэж хэлэх юм бол би бас тэрэн дээр жоохон одоо миний санал бол арай өөр байгаа л да. Намын дарга нар өнөөдөр тойрогт орчих тийм одоо зүрх зориг хараахан байхгүй өнөөдөр тэр намын нэрээр л бүгдээр жагсаалтанд ихэнх нь орсон байна л да. Ер нь өнөөдөр зарим одоо Монгол Ардын намын дарга Батболдыг гэхэд одоо Орхон аймагт очиход нард иргэд яаж хүлээж авсныг бас олон нийтэд бид үзүүлсэн байгаа. Тэгэхээр намын дарга нар маань өнөөдөр ингэтлээ одоо ард түмний дунд нэр хүнд нь унаж очихч нүүргүй болж байгаагийн гол шалтгаан нь юу бол? Гэхдээ өөрснөө зориулсан хууль хийчихэл нэг номероор листний нэг бичгтэй байна. Тэгэхээр энэ ард түмэн ухаантай байна шүү. 2004 оны сонгуульд би сонгон хайрхан дүүргээс Монгол Ардын Султанаас гарсан. 2008 онд Монгол Ардын Султанаас, одоо 2012 онд би Монгол Ардын Султанаас гарчаад байна шүү дээ. Одоо дэвшээд явж шүү дээ. Тэгэхээр намайг бол намаа солиог гэдэг хүмүүс баярлж байна л да. Зарим хүмүүс намайг ургасан юм шиг ярьж байсан. Үгүй би намаа солиог байгаас нэг талаасаа тэр үед 2004-8 оны сонгуулийн үеэр хүмүүс бол нэг худаг ус гаргаад өгөөч, гэр цахилгаан тавиад өгөөч гэж ярьдаг байсан бол одоо ард түмэн чинь энэ олигарх системээс гаргаад өгөөч. Монгол биш боллоо. Байгалийн баялгаа бүгдээр ингээд одоо алдаа дууслаа. Олон улсын гэдэг юм эдийн засгийн алуурчид та дотоодын эдийн засгийн олигархууд нэгдээд эхэлж байна. Энэ одоо эзэн Чингисийн төр тулстай түүхтэй энэ Монгол орн чирэн болгоон байлгаад ажилгүй хүмүүс тэнд хурж ирж чад бас зөвхөн тэтгэвртэй гарсан хөгшчүүд, залуучууд хуржээд энэ биш байна гэдгийг ард түмэн нэдрээд өнгөрсөн 4 жил бол алдаа завхрал гаргаж өөрсдийнх нь сонгосон шийдвэрийг 60% өгсөн шийдвэрийг эсэргүүцэж гарч ин ард түмэн бол эсэргүүцэх шийдвэрийн одоо хүнддэхгүйгээр үндсэн хууль зөрчсөн хамтарсан засгийн газар байгуулж гарч ин ард түмэн дүн тавьж эхэлнэ үстэй. Эднүс чинь бол ерөөсөн биш юм байна гэдэг. Тийм учраас эднүс айгаад байгаа юм уу, имээгээд байгаа юм. Ард түмнээс айдаг өдөртөгч өнөөдөр хэрэггүй шүү дээ. Ард түмнээс айх хэрэггүй шүү дээ. Ард түмнээс айхгүйгээд Монгол Ардын Султан намын дарга би айхгүй, бид айхгүй гэсэн одоо тийм үгийг Монгол Ардын Султан намын дарга энэ хоёр дарга маань хэлсэн байгаа. Тэгэхээр бид айхгүй. За оролцох цагт гэр өнөөдөр яг ерөнхий сайдын тухай ярьлаа шүү дээ. Тэгээд тэр бол өөрөөсөө маш энгийнээр хэлгээд бол ард түмэн зүгээр дүнгээ тавьж байгаа. Өөрөө ч одоо бидний өнөөдрийн нэг хэлцүүлгийн сэдв улс төрийн намын хариуцлагыг л асууж байгаа асуу. Хариуцлага тооцож байгаа хэл. Хариуцлага тооцож байгаа тэрийг асууж дүн тавьж байгаа хэлбэр гэж ингэж ойлгох хэрэгтэй. Ягаад гэвэл 2008 оны сонгуулийн дараа нэг 5 хүний амь ирсэцсэн шүү дээ. Тэрний дараа ардчсан намынхан их хурлд орохгүй гэдэг жисэн. Тэгээ орохдоо яасан бэ гэхээр ярилцж байгаад ханцуу дотроо тохирно гэж байдаг шүү дээ. Тэрийн шиг 5 сайд аваад тэгээд за бид нар одоо 5 хүний амийг чи ярихаа байлаа гэж хэлээд засаг байгуулахдаа хамтарсан засгийн газрын нэг их хөвслийн засгийн газар байгуулахдаа амлсан зүйл нь юу юм гэхээр нөгөө сая 500 мянган төгрөгийг иргэн бүртээ жил болгоо олно. Сая төгрөгийн хувьцааг нь олгоно 2009 оноос эхлээд жил бүр 5-6 мянган долларын ноогдлоо шиг олгоно. Нөгөө 3 дахь хүүхдээ төрүүлсэн эхчүүдэд 300 мянган төгрөг. Эхийн алдрын 2 дугаар одонтой эхчүүд нь 500 мянган төгрөг. 1-р одонтой эхчүүд нь сая төгрөг өгнө. Өрхийн орлогыг сая төгрөгөөс дээш болгоно. Хүүхдийн мөнгийг өгнө гэж. Ингэж амлаад хамтарсан засгийн газар байгуулсан шүү дээ. Тэгээ энэ амлалтаа биелүүлэхгүй болохоор зүгээр л ард түмэн дүн тавьж байгаа. Ийм хэлбэр гэж. Сая Аранга аймгаар явахдаа кавер бас автачаар удал дарга бүтээр нэг юм нохой дагуулаа явсан. Энэ бол банхар. Манай нэг амлалтны амлалтны ард түмний холбооныхан манай энэ шударгаас эвслээс нэр дэвшиж байгаа шүү дээ. Нөгөө уян маань Батцагт маань. Тэгээд эдний санаачлагаар амлалт нэгтэг ийм банхыг бид нар одоо авч явж байгаа. 2 сая 500 мянган төгрөг өгсөн бол одоо хүрээлэр дэмжиж өгье. Тэр одоо их хурлд чинь гишүүн болгоод өгье. Худлаа ярддаг амлалтаа биелүүлдэг бол одоо уучлаарай бид нохоогоо хорихгүй өдөөний хүмүүс тэгж байгаа. Өдөөний хөгшүүд тэгж ш. Нохоогоо хорихгүй. Намдан энэ бол одоо маш энгийн ардын үгээр бол зүгээр намын хариуцлага. Нам ярихтэйгээр
улс орноо хөгжүүлээ, ийм сайхан хийгээ мөрөөдөн тийм ээ. Энэ амлалтуудыг бид нар буруутгах байгаа юм ерөөсөө биш. Бид нар сайхан амлах ёстой, сайхан мөрөөдөх ёстой, сайхан төлөвлөх ёстой, сайхан хүсэх ёстой. Гагцгүй тэрийгэ хэрэгжүүлдэг л байх ёстой. Намын хариуцлага бол энэ. Тэгэхээр миний түрүүний яриад байсан энэ одоо нэг төршив төртөө бол яг гэдэг чинь нам нь нам шиг байгаад мөн үү. Тэгээд төр нь төр шиг байгаад энэ амлсан бол амлсан шиг биелүүлдэг. Биелүүлсэн шиг биелүүлдэг. Ийм л амлч удаагүй хариуцлагатай шууд хариуцлагатай. Одоо биелүүлсэн 2 сая 500 байхгүй. За баярлалаа. Нэвтрүүлгийн цаг бас өндөрлөх төгчөн тэгэхээр сүүлчийн асуулт. Үнэхээр энэ улс төрийн намууд шиг хариуцлагагүй одоо субъект Монголд үнэхээр алгаа хамгийн хариуцлагагүй одоо бүлэглэлийг олоод ирвэл хамгийн түрүү улс төрийн намуудыг л авчна. За энэ хамгийн одоо сая хэллээ тийм ээ 2008 онд гэхэд одоо тэр олон амлалтууд бүр тоо баримттай одоо их олон амлалтууд байгаа шүү дээ. Тэрнээс өнөөдөр бүгд биелсэнгүй за нөгөө ард түмэн ядуурдаг нөгөө намууд маань өөрсдөө л одоо өндөр байшингуудтай болсон гэдэг. За энэ хариуцлагаас тэгээд ер нь яах ёстой юм бэ? За өнөөдөр сонгуулийн өмнө бүгдээрээ талцаад одоо танаа нам, манаа нам гэж идэг. Гэтэл сонгуулийн дараа бол ивсэл нөгөө ард түмний ихтгэл үнэмшил нөгөө санал бодол юу ч биш болдог. Тэгээд одоо бид нар энэ дампуурсан энэ Монголын улс төрийн намуудын энэ байдлыг яаж өөрчлөх юм бэ? Энэ ер нь юунаас эхлэх ёстой вэ? Нанжид болж байна. Яг ингэж хараад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө энэ Ардчилсан нам, Ардын нам хоёрын сурталчилгаа бол бүр одоо ёстой бүр дээцэгтэй хүртэл одоо солиоруулж байна ард түмнийг. Яагаад гэвэл энэ гудамжаар дүүрэн байгаа энэ балкатууд зургтыг ерөөсөө онгоолгоно бүх сувгаар ямар ч их мөнгөтэй, ямар ч баян намуудын ерөөсөө төлбөртэй нэвтгүүлүүд бас. Одоо сүүлдээ явж байгаа тэр олуулаа гэдэг нэг нэвтрүүлгийн тухай хэлэх гэдэг байна л да. Маш олон өнцгөөс нь гаргаж байгаа. Тэнцэнэ одоо бол хамгийн сүүлдээ олуулаа ялын шүү гэж байгаа. Тэгээ олуулаа ялын шүү гэдэг худлаа үгийг мянган удаа давтвал үнэн болж хувирдаг. Тийм учраас ард түмний тархинд хүчээр одоо бид олуулаа орж ирнэ, олуулаа ялна шүү гэсэн ийм одоо бүр програмыг толгой дотор нь хийхин тулд энэ одоо хүчээр энэ явж байна гэж харж байна. Би ингээд сая Сүхбаатар дүүргийнхээ иргэдтэй 32-ын тойрог одоо энэ 5 бодол 7 бодлоор явлаа. Яг үнэхээр ард түмэн бол үнэхээр энэ намуудаас алхсан бай. Яг ард иргэд юу хүлээж байна гэдэг бол эх орноо хайрладаг, эх орныхоо төлөө зүрх сэтгэлтэй, шударга ёсны төлөө тэмцэж чаддаг ийм хүмүүсийг Монголын парламент орж ирээсэй гэж хүсэж байна. Одоо надтай хамт иргэний хөдөлгөөний байгууллагуудаар явж исэн одоо Арслангийн маань орж ирээсэй гэж хүсэж байна. Уянгагийн маань ороод ирээсэй гэж хүсэж байна. Одоо Эрдэнэчлийн Баярхуугийн маань, Инхбатын маань, Ганбаатарын маань те энэ хадгалан зээлийн хоршоодыг хариуцж одоо тэрний төлөө тэмцэжсэн манай оюун цэгийг ороод ирээсэй гэсэн. Ийм хүмүүс маань Монголын парламент ороод ирвэл 2 сая 800 мянган иргэдийнх дуу хоолой, үзэл бодлын төлөө, итгэл үнэмшлийн төлөө, газар шорооныхоо төлөө одоо өөрсдийнхөө үгийг хэлнэ, тэмцэн. Энд ямар ч байсан Монголын парламент салхи оруулна гэж их найдаж байна л да. Тийм болохоор манай сонгогчд одоо сонгуул хэдхэн хоногийн дараа болох чинь манай энэ хүмүүсийг маань дэмжээрэй, манай иргэний нийгмийн байгууллагуудын сонгож өгөөрэй гэж та бүхнээс өсмөр байна да. За зөвхөн гişin тэр үстэй. Ерөн зүгээр ардчилсан нийгэмд бол нам байдаг. Намын үйл ажиллагаа бол сонгуулийн үеэр идэвхждэг. Сонгуулийн үеэр бол намууд дээд зэргийн өндөр ёс суртахуунтай мэдлэг боловсралтай боловсон хүчнээ дэвшүүлээд тэр нь гараад ирэхээр улс орныхоо язгуур ашгийг эхлэж бодоод намынхаа өөрийнхөө ашгийг нь өөрийн ашиг гэж боддгоо шүү дээ. Тэгэхээр ингэж л явдаг л доо. Тэгэхээр манайд бол эсрэгээр болчиход байгаа. Хин дуртай мөнгөтэй эсвэл одоо даргыг дагаж далдгансан гэж одоо элчээд аярж байгаа хэтрүүлж магадгүй тэр хүмүүсийг мөнгөөр саяны одоо хэлдэг жишээгээр одоо асар мэдээллийн хэрэгслээр цацаж зүв болгож үнэхээр мундаг хүн шиг гэж харуулад тэгж гаргаж ирчээд тэр гарч ирсэн хүмүүс нь эргээд улс орны язгуур ирэх ашигасаа илүү намын ирэх бусаад намын удирдлагын ирэх ашиг эсвэл намын даргын ирэх ашиг иймд одоо яваад байгаа учраас энэ намуудыг хүмүүс их муухай хараад байгаа. Тэгэхээр одоо бүх намуудыг бол бас ингэж харж болохгүй гэж бодож байна. Тэгэхээр Монгол Ардын Хувьсгалт нам, Монголын үндэсний ардсан нам шударга ёс эвсэл бол эрүүл саруул ухаана улс орноо зөв хөгжүүлээ. Баялгаа эзэнд нь үгүй. Одоо Монгол улсынхаа язгуур ашиг дээд зэргээр хүндтгэе гэсэн ийм одоо лозунтойгоор дээрээс нь чадварлаг боловсон хүчнийхээ ард түмлүүгээ явуулж. Үнэхээр манай эвслийн хамгийн одоо нэртэй хүнтэй хүмүүсийн ард түмлүүгээ бид явуулж байгаа. Энэ бол боловсон хүчний бодлогоо зөв хийж ийн гэж ойлгож байна. За орцогдох. Монгол Ардын нам одоо нийгэм шударга ёс иргэн тэгш болгоно гэсэн ийм хөтөлбөртөд орж байгаа тийм урайтай. Нийгэм шударга ёс байна уу өнөөдөр? Байхгүй. Иргэн тэгш болгоно байна уу?
Байлгаагүй улсууд энийг хийнэ гэж байхгүй. Монгол ардчилсан нам маань ямар өрөөтэй орж ийн гэхээр улс хүн шиг амьдрий, улс шиг хөгжиж гэж. Тэгээ өдний хүртэл бид нар яаж амьдрсан юм бэ гэдэг төдөөгийнх маш өндөрч байгаа. Хүн шиг амьдрсан юм, нохоо шиг амьдрж одоо хүн шиг болох гэж байгаа юм. Тэгэхээр бид нар бол нэг л юм хэлж байгаа. Энэ хоёр намын ардын нам одоо Монгол ардчилсан нам хоёрын мөрийн хөтөлбөр бол хэрэгжихгүй. Яагаад гэвэл энийг хэрэгжүүлж чаддаг, тэр бодож чаддаг, төлөвлөж чаддаг, зохион байгуулж чаддаг, гүйцэтгэж чаддаг, удирдах чаддаг, хянаж чаддаг төр нь байхгүй байгаа. Энийг чухамдаа Монгол Ардын Хувьсгалт нам, Монгол үндэсний ардчилсан намын одоо товчлуул махан муаны шударга гэсэн эвсэл Монгол төрийг үндэсний эрх ашигаар засаглаж чадах чадварлаг Монгол төрийг цоо шинээр урлан бүтээе гэж. Үүгээрээ төр шиг төртөө болж бидний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бид нар төр шиг төртөө болох процессыг ерөөсөн сонгуулийн дараа ялаад тэгээд үндсэн хуулинд өөрчлөлт оруулж төрөө нэг ажиллаж чаддаг юм болгоно. Тэгээд нөгөө 5 хувьсгал гэж яриад байгаа ш. Улс төрийн хүрээний хувьсгал, олигарх дэглэмээсээ сална, шударга ёсны хувьсгал, энэ ард түмний хяналтыг ардын хэлчээр дамжуулж тогтооно, эдийн засгийн хувьсгал хийн, иргэн бүрээ одоо эх орныхоо эрдэс соёлын эзэн хаан суулгана гэж. Нийгмийн хүрээний хувьсгал хүн бүр ажилтай орлоготой, амьдралтай, орон сууцтай бай. Оюун санааны хувьсгал өв тэгш ирээдүгээ бий болгоё. Энэ үр хүүхэд хойч ирээдүй Монгол хүнийг монголоор нь байлгая. Монголынхаа соёл уламжлал гээ. Энэ бүх юмыг хадгалъя. Тийм учраас энэ хөтөлбөр бол зөвхөн хөтөлбөр нь хэрэгжиж чадах улс төрийн хүчин бол Монгол Ардын Хувьсгалт нам, Монгол үндэсний ардчилсан намын шударга ус эвслээ гэж ингэж хэлж байгаа. За баярлалаа. Ингээд студид өргөдөө ирсэн та бүхэнд баярлалаа. Уучлаарай цаг дуусч байна. Чихэм өдөртөө ардын парламент нэвтрүүлэг энэ удаа за улс төрийн намууд түүний хариуцлагын асуудлаар улс төрийн намуудын төлөөллөг оролцуулан ярьцлаа. Ингээд анхаарал тавьсан үзэгчтэй баярлалаа.